За өнөөдрийн хичээлийн сэдв ямар сэдвтэй ах нь хүүхдүүдээ? Баатар хот чаас. За энэ хотын талаар та нар хэр сайн мэдэх вэ? За Амина. Дураатай аймаг анх 1931 онд байгуулагдсан. За их мөрөн. Манай аймгийн халахгүй сум дайны талбар болж байсан. Оо яг зөв. Тэр дайнд бид нар ялсан учраас өнөөдөр бид нар Баатар хотын иргэд байх нь тий. За ингээ багш нь бичлээ та нарт танилцуулъя. Эцлэн дүрмгийлэгчдийн эсрэг эх орноо хамгаалan ялалтын туга мандуулсан эрлэхэг дайчдын баатарлаг гавья. Энх цагийн бүтээн байгуулалтанд хөдөлмөр зүтгэлээ зориулан хот сууринга босгосон ажилсаг түмний хөлс хүч. Эх орны зүүн бүсийн тул уур төв хөгжил дэвшлийн төлөө ирээдүгэ хамт та бүтээлцэх чин сэтгэлтэй Баатар хотын иргэд билээ бид. Баатар хот шой болсон. За иймээс Баатар хотын хүүхдүүд Баатар авах хэрэгтэй тийм ээ хүүхдүүдээ? За одоо багш нь ийм ажлын хуудас бэлдсэн байгаа. Та бүхэн Баатар хотын иргэд юм чинь Баатар хоттой өөрийнхөө оруулах хувь нэмрийг энэ дээр бичгнэ. За багш нь тараасан байгаа бичээрэй. Хогоо хогийн савнд хаях, бусдад туслах, гудамжны муурн хойг хооллох. Баатар хотын иргэд хогоо хогийн савнд ангилж хийх, бусдыг дээрлэхгүй байх, бусдыг хүндэтгэх. Баатар хотоо бусдад түгээн ярих, нэг нэгнтэйгээ эвтээ дээрлэхгүй байх. Өндөр настанд туслах, байгаль орчноо хамгаалах, мод тарих, усаагаамтай зөв зөвхөстэй хэрэглэх. Найзуудаараа сайн аян шинэлэг байдал зөв зүйлийг бусдад уриалах, хамгийн гол нь дээрлэхгүй байх. Би Баатар хот өдрөс нөрөө бахархдаг. Дорнод аймгийн прокурорын газар. Дорнод аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл.